Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бүгдээрээ хөгжмийн хичээлээ хамтдаа судалцгаая. Хөгжмийн багш Цэцгээ байна. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ цэгтэй нотны тухай сургална. Хичээлээ эхлэхээс өмнө бүгдээрээ дөрвөлжин шугамдаа дэвтэр, үзэг, балын харандаа балруулаа бэлдээрэй. Шинэ хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ нотны задаргаагаа нэг эргээд санацгаая. Нотны задаргаа маань бүтэн нотноос эхэлдэг. Бүтэн нот маань 1 И, 2 И, 3 И, 4 И гэсэн хэмжээнд тасралтгүй ихшгэлдэг байгаа. Бүтэн нот маань зурган дээр дүрслэгдсэн байгаачлан 2 хагас нот болж задардаг. Тэгвэл 1 хагас нот маань дахин мөн адил 2 дөрөвт нот болж задарна. 1 дөрөвт нот маань мөн адил 2 8 нот болж задарч байна. 2 8 нот маань мөн 16 нот болж задарч байгааг та бүхэн харж байгаа хаа. За одоо бүгдээрээ нотны задаргаагаас сэргийж сансан бол шинэ хичээлдээ орцгоё. Цэгтэй нот гэж юу вэ? Нотны цэг гэдэг нь нотыг уртасгах хэмжээ бөгөөд тухайн нотыг түүний хагасаар уртасгана. Өөрөөр хэлбэл цэгтэй дөрөвт нот нь 3 ширхэг 8 нот гэсэн үг юм а. Та бүхэн доорх зураглалыг ажиглаад жишээгээ дэвтэртээ бичиж аваарай. Жишээг дахин багш нь ойлгомжтойгоор тайлбарлаж өгье. Та бүхэн анхааралтай ажиглаарай. Цэгтэй хагас нот гэдэг маань 3 ширхэг дөрөвт нот болж задарсан байна. Яагаад 3 ширхэг нот болж задарч байгаа илээ хүүхдүүдээ? Хагас нот маань уг нь 2 дөрөвт ноттой тэнцүү. Тэгвэл дахиад нэг цэг нэмэгдснээр дахиад нэг дөрөвт нот нэмэгдэж бичигдэж байна гэсэн үг. Дараагийн жишээг сайтар ажиглаарай. Дөрөвт нот цэгтэй гэдэг маань хэдэн 8 нот байна вэ? 3 ширхэг 8 нот байна. Энэ нь 1 И, 2 И, 3 И хүртэл тасралтгүй ихшиглэх хэмжээ юм а. Ойлгомжтой болгохын тулд багш нь зурагт жишээн дээр тайлбарласан байгаа. Жишээгээ сайтар ажиглаад өөрсдийн дуртай хүссэн тэмдэгтээр орлуулан дэвтэр дээрээ бичиж аваарай. Одоо бүгдээрээ хэмнэлээ анхааралтай сонсоод цэгтэй нотыг тоглож сурцгаая. Хэмнэлээ анхааралтай сонсоод алга тааших, ширээ тогших мөн сав хашиглан тоглож болно. За анхааралтай 1 И 3 И 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И түр пауз аваад дараагийн хэлээ сонсоорой. 3 И 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И. За одоо дөрөвт нотны зогсоц буюу пауз орж эхэлсэн байна. Бүгдээрээ зогсоц анхааралтай тоглоорой. За зогсоцоор хэмжээ маань хэлсэн байна. 3 И раз раз
хэмнэлээ дахин тоглохыг хүсвэл ухраагаад дахин сонсоод тоглож болно шүү хүүхдүүдээ. За одоо бүгдээрээ дахиад нэг жишээн дээр ажиглацгаая. Хамгийн эхний жишээг ажиглаарай хүүхдүүдээ. Бүтэн нот цэгтэй гэдэг маань бүтэн нотон дээр дахиад тухайн нотны дараагийн нот толох хагас нот нэмэгдсэн байна. Уг нь бол 2 хагас нот маань нийлээд нэг бүтэн ноттой тэнцдэг бол энэ дээр дахиад нэг хагас нот нэмэгдвэл энэ маань цэг болж хувирч байгаа гэсэн үг юм шүү. Одоо бүгдээр тасглаа баг зэрэг хөндрүүлээд цэгээ 2 болгож туршиж үзцгээе. Жишээг сайтар ажиглаад дэвтэр дээрээ тэмдэглэж аваад яваарай хүүхдүүдээ. 2 цаг гэдэг маань тухайн нотны яг дараагийн хэмжээ гэж ойлгож болно. За цэгтэй нота бүгдээрээ одоо энэ нотын дундаас олцгоё. Нотоо сайтар ажиглаад хэд дэх айдсан буюу таагтанд цэгтэй нот байгааг ажиглаад олоорой. Тухайн нотны 3 болон 4 дахь айзан дээр цэгтэй нот байгаа бол зөв хариулсан байна. Бүгдээрээ хамтдаа жишээн дээр бодлого одож туршиж үзцгээе. Одоо бүгдээрээ нотны бодлогоо энгийн жишээн дээр бодож сурцгаая. Нотны бодлого бодлогоос өмнө бүгдээрээ эхлээд нотны задрагаага нэг сэргээд санацгаая. Ямар ч нотны задрагаа бүтэн нотноос эхэлж задардаг байгаа. Бүтэн нотны дараа хагас нотны дараа дөрөвт нот, дөрөвт нотны дараа 8 нот, 8 нотны дараа 16 нот. Тэгвэл нэг бүтэн нот маань 2 хагас нот болж задардаг. Нэг хагас нот маань мөн адил 2 дөрөвт нот болж задарч байна. Тэгвэл дөрөвт нот маань 2 8 ноттой тэнцэх гэсэн үг байх нь 8 нот маань 2 16 ноттой тэнцэх гэсэн үг байх нэ. За одоо бүгдээрээ цэгтэй нотыг хэрхэн бодохоо сурцгаая. 2 дөрөвт нот маань нийлээд нэг ямар нот болох вэ хүүхдүүдээ? За хагас нот гэж хариулсан бол зөв. За тэгвэл хагас нотон дээр дахиад нэг дөрөвт нот нэмээд хариу нь цэгтэй хагас нот гарч байна. Яагаад цэгтэй хагас нот гарч байгаа гэхээр дөрөвт нот маань өмнөх хагас нотны минь тал хэмжээ гэж бид нар үзсэн шүү дээ. За тэгвэл дараагийн жишээн дээр дахиад тайлбарлая. Хагас нотон дээр хагас нотыг нэмэхээр нэг бүтэн нот гарна. Тэгвэл бид нар дахиад нэг хагас нот маань үлдлээ. Тэгвэл хагас нот маань өөрөө бүтэн нотны тал учраас тал нотыг бид нар цэгээр тэмдэглэж байгаа. Тэгвэл хариу нь цэгтэй бүтэн нот гарах нэ. За тэгвэл 8 нотон дээр 8 нотыг нэмэхээр нэг ямар нот гарах вэ хүүхдүүдээ? Дөрөвт нот. Тэгвэл дахиад бид нарт нэг 8 нот үлдсэн байна. 8 нот маань өөрөө нэг ширхэг байвал тухайн өмнөх дөрөвт нотын минь тал гэсэн үг. Тэгвэл энэ маань цэгтэй дөрөвт нот гарч байна. Одоо бүгдээрээ нотны бодлогоо энгийн жишээн дээр. За одоо хүүхдүүдээ гэрийн даалгавраа анхааралтай сонсоод аваарай. Дээрх жишээнүүдийг сайтар ажиглаж бид нар бүгдийн дэвтэр дээрээ тэмдэглэж авсан байх ёстой. Энэ жишээгээ сайт ажиглаж байгаад өөрсдөө дурын 5 бодлогыг зохиож удаад ангийнхаа багшид шалгуулаарай. Баяртай. Дараагийн хичээл хүртэл түр баяртай хүүхдүүдээ.